За өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа нийт оролцогчдод өнөөдрийн мэндийг хүргэж байна. Гамшигч төсвөртэй орнуудыг төслийн санхүүжүүлэгч Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчоо төслийг хэрэгжүүлэх Дэлхийн зам Монгол олон улсын байгууллагын хамт олондоо талархал илэрхийлж байна. За төслийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг тусалцаа үзүүлсэн онцгой байдлын ерөнхий газрын хамт олондоо талархал илэрхийлье. За төслөөс Бүсийн төвд Орон аймгийн онцгой байдлын газар цахим хурлын танхим галын байдлын сургалтын танхимыг тус тогтчулж өгсөн байгаа. Та бүхэнд эдгээр танхимаа танилцуулъя. За та бүхэндээ цахим хурлын танхимаа танилцуулж байна. За цахим хурлын танхимыг 40 орчим сая төгрөгөөр одоо хөрөнгө оруулалтаар хийж бүтээсэн байгаа. За гамшиг төсвөртэй орнуудын төслөөс хурлын иж бүрэн тоног төхөөрөмж, ухаалаг, дэлгэц, камер болон ширээ санал зэргийг одоо нийтдээ 31.4 сая төгрөгийг одоо хөрөнгө оруулалтаар хийж бүтээсэн. За мөн одоо онцгой байдлын газар дотоод нөөц боломжоор 8 орчим сая төгрөгөөр энэ өөрсдийн хүчээр энэ тасалгааны одоо тогтчлтуудыг бүрэн хийж одоо ашиглалтанд оруулсан. Энэ 2021 онд ашиглалт оруулснаар бол ковидын үед энэ цахим хурлын танхимыг маш одоо оновчтой зүйл болсон. За үүнээс хойш ч гэсэн одоо бид бүхэн бус орнуудын хэмжээнд болон за аймгийнхаа сундуудтай онцгой байдлын ерөнхий газартай улсын онцгой комисстэй бол тогтмол энэ танхимыг ашиглаж байна. За бид галын аюулгүй сургалтын танхимыг одоо тогтчуулахад бидэнд заашгүй одоо байр савны шаардлага гарсан. Тийм учраас бол аймгийн засаг дарга, Хэрлийн сумын засаг дарга, за төсөл, за онцгой байдлын байгууллага одоо хамтраад 38 сая төгрөгөөр галын аюулгүй сургалтын танхимаа одоо гамшигт хамгаалалт сургалт арга зүйн төв болгож одоо өргөжүүлэн барьсан байгаа. За энэ сургалт арга зүйн төв маань дотроо эмчийн өрөөтэй, сурагч багшийн өрөөтэй, за мөн аюулгүй одоо жишг өрхийн одоо ийм үзүүлэнгийн өрөөтэй, за мөн галын аюулгүй сургалтын танхимтай, за мөн одоо архивын өрөөтэй ийм 5 одоо өрөөтэй одоо энэ байрыг одоо аль багшийнхаа хүчээр 3 сарын хугацаанд бид бүхэн одоо барьж ашиглалтанд оруулсан байгаамаа. За танхимын доторх сургалтын хэрэглэг түүн тавилга одоо бусад хэрэгслийг бол төслөөс нийтдээ 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж тогтчулсан байгаа. За танхим энэ оны 9-р сарын 6-ны өдөр нээлттэй хийснээс хойш бол олон одоо сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ дотор бол сургуулийн хүүхдүүдийн, оюутан сурагчдын, ажилтан албан хаагчдын, за иргэдийн, мэргэжлийн ангийн, за дотоод албаагчлалын гэсэн ийм сургалтуудыг бол тогтмол ингээ хуваар төлөвлөгөөний дагуу хийж байгаа. За ингээд төслийн баг хамт олон төсөл хэрэгжүүлэгч аймагуудтайгаа 3 жил шинэ төслийг одоо хэрэгжүүлэхээр болж бид нээлттэй ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Ингээд та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.